За энэ өндөрлөг бол 1939 оны халах голын дайны хамгийн ширүүн тулдаан болсон газруудын нэг. Энийг эзэлж авахын тулд энэ хороо 272 одоо амьд хүчний хохирол амссан байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ талаасаа Номон хаан Баянбурдын чиглэлээс бол тэгш талаар одоо хурж ирсэн. За эндээс ийшээгээ болохоо илсэн мангтай цаана халах голтой. За тэгээд энийхэн хавцал бол хамгийн өндөрлөг хаашаашаа одоо нэг 10 км-ийн ийм харуулцтай ийм газар. За бид энэ Эрмсовын өндөрлөг гэж Монгол улсын газрын зурган дээр тэмдэглэгдсэн энэ өндөрлөг дээр ирээд байна. За энэ өндөрлөг бол 1939 оны халах голын дайны хамгийн ширүүн тулдаан болсон газруудын нэг. Өөрөөр хэлэх юм бол энэ өндөрлөгийг Япон манжийн тал одоо 3 удаа эзэлж авсан ийм түүх байдаг. Тэгээ энийг чөлөөлөхийн тулд Цөвөлтийн мот буудлагын 149-р анги захирагч нь Хушууч Эрмсов энэ хороо бол одоо энийг чөлөөлж явахад их үүрэг гүйцэтгсэн. За 1939 оны 8 сарын 20-нд эхэлсэн Монгол Зөвлөлтийн армийн ерөнхий давшилтын үеэр 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 00 минут гэхэд энэ өндөрлөгийг эзэлж яваа гэдэг байлданы тушаал уг хороонд өгөгдсөн байдаг. Энэ хороо энэ үүргээ биелүүлэхийн тулд 39 оны 8 сарын 24-ний 11 цаг гэхэд энэ өндөрлөгийг эзэлж яваад дээр нь одоо байлдааны ангийнхаа төвийг мандуулсан ийм түүх байдаг. Энийг эзэлж авахын тулд энэ хороо 272 одоо амьд хүчний хохирол амссан байдаг. Өөрөөр хэлэх юм бол тийм л их үнцнээр өндөрлөгийг эзэлж авсан. За энэ хороон захирагч Эрмсов бол Зөвлөлт социалист бүгд найрамд холбоотоор улсын баатар, бүгд найрамд Монгол ард улсын баатар хүн. Энэ 1939 оны 7 сарын 12-ны тулдаанд одоо энд амь алдсан. Өөрөөр хэлэх юм бол дараа нь нэхэн одоо шагнасан ийм түүхт. Тэгэхээр энэ халах голын дайны одоо дайн болсон халуун цэгүүд дундаас одоо хаашаашаага нэг 10 орчим километр. Өөрөөр хэлбэл Монголын хилд нь 22 км гүнзгий цөмөрсөн байхад ийшээгээ халах гол хүртэл 10 км, ийшээгээ одоо өнөөдрийн Хятад Монгол улсын хил хүртэл 12 км-ийн зааг дунд л байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ талаасаа Номон хаан Баянбурдын чиглэлээс бол тэгш талаар одоо хурж ирсэн. За эндээс ийшээгээ болохоо илсэн мангтай цаана халах голтой. За тэгээд энийхэн хавцал бол хамгийн өндөрлөг хаашаашаа одоо нэг 10 км-ийн ийм харуулцтай ийм газар. Тэгэхээр дайны үед л энэ өндөрлөг гэдэг нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл энэ дээрээс хяналт зохион байгуулдаг, хоёрдугаар газрын баримжаа тэмдэг болдог тийм ээ. Ийм одоо ач холбогдолтой газар юм аа. Тэгээд энийхэн орионд Японы Кавантууны армийн одоо 72 дугаар явган хороо энэ пайц энд байж байна. Япончууд 72 дугаар явган хороо энийг эзэлж ирсэн. За энийхэн барантай бол 1 км гаруйд 71 дугаар одоо явган хороо түүнийг эзэлж явсан. Мөн Япончууд дээр нь пайц дурсгалын самбар усгасан. За бид энэ Эрмсовын өндөрлөгийн баруун талд ирээд байна. За энэ халах голын 39 оны дайны үед Японы Кавантууны армийн 72 дугаар явган хорооны одоо байрлаж ирсэн өндөрлөг. Тэнд Япончуудын одоо тэр дайны үед эдэлж хэрглэж ирсэн зүйлүүдийг бид энд үзмэр болгож одоо хээрийн үзмэр болгож тавиад байна. Готел байж байна. Энэ Орос Монголын готелийг бол өргөн, хор тутааны баг байж байна. Тэг консерв холбооны одоо батареаны гэр гүрүү шиг гэх мэтлэнгийн зөвлүүд байж байгаа. Тэгэхээр энэ одоо халах гол хүртэл одоо нэг 9-10 км орчимд одоо баруун тийшээ хамгийн өндөрлөг цэгнээ. Эрмсовын өндөрлөг бол зүүн тийшээ нэг 12 км хил хүртэл одоо өндөрлөг дээр байж байгаа. За энэний зүүн дор энэ 72 дугаар хорооны удирдлагын байр байна. За энэний энэ урд хажууд л бид өнгөрсөн 100 хээрийн матлаг судалгаагаар тэр олон улсын эрдэмшилгээний хурлын үеэр одоо Японы тэр 71 дугаар хорооны удирдлагын байрыг илрүүлсэн. За энд бид
тэр Японы Кавантууны армийн 72 дугаар явган хорооны одоо удирдлагын байр байсан газар төрөлцөн ирээд байна. Ягаад удирдлагын байр гэж энэ үгээр энэ маш нууцлаг ийм хонхор газарт байгаа. Тэгээ эндээс нодон жил тэр хээрийн экспедизээр бид бас зарим газруудад малталт хийж үзсэн. Малталт хийхэд эндээс юу гарч ийн үгээр л одоо тоосны банк, консерв, ногооны консервүүдийн лааз, тэгээд л одоо Япон гутлын улууд, төрүүнүүд, за тэгээд л одоо төрөл бүрийн архины одоо Япон архины ийм шилнүүд, сум, тэгээд холбооны хэрэгслийн батарей гэх мэтлэнгийн зүйлүүд байна. Энэ дээрээс нэг онцлог урд өмнө ерөөсөө ингээд үзэгдэж байгаа зүйл юу гэсэн бэлэр Японы одоо шумуулаас хамгаалсан малгайны сетк тор төмөр утсууд гарч ирсэн. За тэгээд энэ зүүн дээр байж байгаа энд одоо нэг 30-аад метрт Японы 37 мм-ийн их бууны сумнууд гарч ирсэн. Хамгийн өндөрлөг зэгс. Тэгэхээр энэ удирдлагын байр байсан газар дээр одоо их бууны галын цэгээр одоо хамгаалж байсан. Хамгаалтай гэж үзэж байгаа. За энийг бол цаашид Япон, Орос, Монголын одоо судлаачид хамтарч судална. За японочууд бол 72 дугаар хороогоо тэнд байсан гэд байз босгоцсон. 71-ийг Нэрмзовынд босгоцсон. За Орос, Монголын тал бол Нэрмзовын одоо 149 дугаар мот бодлогын хороо энийг одоо чөлөөлж ирсэн юм а гэснийг. Тэгэхээр одоогоос 75 жилийн өмнө болсон дайны одоо гол мөрөл бол ийм зүйлүүд илэрч байна. За өшөөнөг тэр удирдлагын байр байсныг гэрчлэх юм гэлээ зүүн өндөр дээр нь Японы 37 мм-ийн их бууны одоо сумуудыг бид 1 метрийн дороос гаргаж авсан. Өөрөөр хэлбэл тэр удирдлагын байраа өндөр цэг дээрээс одоо галын цэгээр хамгаалж ирсний одоо гэрч тэр байх жишээ. Тэгээ энэ бол харьцангуй одоо хүн ер нь явдаггүй байсан. Өөрөөр хилийн хориотой бүсгээд нааш нь одоо аялагчдыг бол явуулдаг байсан. А бид голынхаа баруун талаар тэр хөшөө дурсгалаар явдаг. Сүүлийн 2 жил орчимд бол энэгээр хүмүүс явж яг дайн болсон газар дээр тэр шархацсан хөрсшөөг нь үзэж тэр дайны үлдэгдэл бууны сум хонгоо ширэм гарнат одоо Орос цэргийн 5 гүрүүшгийг үзэж ингэж л дайны үнэн түүхийг л одоо мэдэрч байгаа. Ийм нэг одоо аваартай гэдэг юм уу нэг сэрэмжлэх ёстой юм юу вэ нүгээр яг дайн болсон энэ голын зүүн тал бол дайны дараа цэвэрлэгдээгүй. Өөрөөр хэлбэл мин байж болно, тэсрээгүй гарнат сумууд байж болно. Ийм зүйл. Одоо олон улсын хэмжээнд бол эх орны дайны дараагаар баруун Европын орнуудад одоо олон улсын төсөл мингүүжих төслөгээд хэрэгжчихлээ шүү дээ. Тэр орионыг одоо авааргүй болгоцсон. Аюулгүй болгоцсон. Энд бол тийм юм хийгдээгүй. Магадгүй мин одоо тэсрээгүй сум гарнатынд захаас авамлын тэндүүл байж байгаа. Ийм. Тэгээ бид одоо энэ алхлын ялтын 75 жилийн ойг тохиолдуулаад ухтаад энэ Нэрмзовын өндөрлөг орчимд одоо дайны үеийн задгаа үзмрийг одоо дэглэе гэж шийдвэрлээд одоо бэлтгэл ажилд ороод байж. Тэрний үгээр яг дайны үеийн их буу, дайны үеийн халуун тогоо одоо цэргийн галзуух ийм зүйлийг хийгээд тавиад удирдлагын байрыг, галын цэгийг тийм ээ иймнүүдийг байрлуулад тэгэд хүмүүсийг явж одоо яг дайн болсон газар дээр дайн гэж ийм л аимшигтай юм байна болдгийн байна гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ музейтэй ямар холбоотой гэхээр музей бол энэ халхлын дайны түүхээр одоо дагнсан төрөлдсөн музей. Музейд үзмэр дайны түүхийг уншиж одоо тэнд хараад үзээ сонсоод яг дайн болсон талбар дээр нь яваа дайн гэж иймэрхүү юм болсон юм байна шүү гэхээр хүнд одоо хүртэж байгаа хүртээмжинд бол их илүү байдаг. Хүмүүс тэр дайны талаар бол мэдээлэл олж авахта илүү байдаг. Ялангуяа манай залуучууд, хүүхдүүд энэ цэрэг эх орон хүмүүжлэр хүмүүжих энэ ахмадынхаа тэр хувьсгал баатарлаг тэр тэмцэл уламжлалыг одоо өвлүүлж тэнийг одоо үн цэнтэй болгох гэдэг бол энэ дайны талбар дээр аялах энэ аялал бол юу юунаас чухлаа гэдгийг би одоо энд бас бүгийн далим тайлбар.